Шингэн Чака хэвтрүүлгийн шинэ дугаартаа өгөхөд бэлэн болоод байна. Монголын багш нарын баярыг өгтөж Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэгийн хамт олон хүрэлцээрж оролцож байна. Ингээд оролцогчтойгоо танилцъя. Эхний суудлал дээр багш Наран Цэцэг. Багш Номин Цэцэг. Багш Хулан. 186 дугаар цэцэрлэгийн багш Амар Төвшин. Багш Мандах Баяр. Багш Зол Заяа. Хойтлын игнэнээс багш Алтан Цэцэг. Багш Бас Оюун. 186 дугаар цэцэрлэгийн багш Баян Жаргал. Багш Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр 186 дугаар цэцэрлэг одоо ингээд Монголын багш нарын баяр тохиож байна тий. Тэгэхээр одоо баяртай холбоотойгоор ямар үйл ажиллагаа явуулж байна тий. Сургууль цэцэрлэг дээр тэр талаар бас танилцуулаач. За сайн бацхан нугын телевизийг үзэж сууж байгаа нэгт аль түмэндээ энэ өдрийн бас зөвхөн алуу мэндийг хүргье. Манай Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг маань анх байгуулагдаад одоо 5 жил болж байгаа. Онцлог нь юу вэ гэхээр яг Монголдо хамгийн анх байгуулагдсан 186 дугаар цэцэрлэг маань тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг гэдгээр онцлогтой юм аа. Хүүдэд тусгай цэцэрлэгт маань 4 энгийн бүлэг, 4 тусгай бүлгүүдэд тусгай 4 бүлэг маань харааны бэрхшээлтэй, сонслын бэрхшээлтэй 2 бүлэг, аутизм, дауны бэрхшээлтэй гэсэн 1 бүлэгтэйгээр 8 бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. Монголын багш нарын үйл ажиллагааг өгтөн багш нарын баярын үйл ажиллагааг өгтөн манай цэцэрлэгээс багшаа алдаршуулсан уралдаан тэмцээн мөн Сүхбаатар дүүргийн спортын Сүхбаатар дүүргийн цэцэрлэгүүдийн хооронд зохион байгуулж байгаа цэцээгүн гэсэн аялалд бас явсан байгаа. Мөн яг нийслэлээс зохион байгуулсан сайн багш хичээл үйл ажиллагаа нь манай цэцэрлэгийн сонслын бэрхшээлтэй бүлгийн Үлдээ цэцэг багш маань сайн хичээл үйл ажиллагаад зочин багшаар оролцож бас үйл ажиллагаа хичээлд идэвхтэй оролцсон байгаа. Мөн багш нарын дунд илтгэлийн уралдаан зарласан мөн хөдөлгөөн эрүүл мэнд гэсэн спортын үйл ажиллагааг манай цэцэрлэг маань яг байгууллага дотор зохион байгуулан явуулж байгаа. Энд хүрэлцэн ирсэн мөн цэнгэрлэгцээ үзэн сууж байгаа нийт багш нартаа Монголын багш нарын цогтой алуун мэндийг Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэгийн хамт олонны өмнөөс өргөн дэвшүүлье. Өргөн дэвшүүлье. Монголын багш нарын баярын өдөр гэж байна тий. За тэгэхээр Чакаг нэвтрүүлэг 3 үеэс бүрдэн эхний үе бол зураг таах, хоёр дахь үе үгнээс үг бүтээх, сүүлийн үе маань финалд шалгарсан одоо хоёр оролцогчийн дунд явагдах асуулт хариултын үеэс бүрдэж байна. Ингээд эхний үе болох зураг таах хэсэгт орцгоё. Зураг таах хэсэг. Ахын ихний баг гарчрээд байна. Наран Цэцэг зургаа зурж Номин Цэцгийг тогтоо санал руу суулгасан байна тий. Яг Номин Цэцгийг тогтоо санал суулгах шүү. Яг аль зураг гайгүй зурдаг нь эндээ зуръя гэсэн. Тэгээд би арай гайгүй зураг. Намайг арай илүү таана гэсэн юм уу? Хоорондоо тэгж ярьсан юм уу? Ярилцсан. Шинковыг суулгасан юм уу эсвэл? Тийм байна. За тогт цогцолж ирсэн үү? Байгаагүй. Тогт цогцолж удаа байхгүй юу? Тэр орондоо ингээд бүсгүүчүүд маань галтгоонд ч юм уу тий. Тогт цогцолох бас байдаг л гэсэн. Тийм тохиолдол гарч байгаагүй шүү дээ. Их ашир юм байна тий. Одоо энэ сандлаас айж ин да гэж. Ер нь бол хоёр үг өгөхт нь хоёр үгээ амжилттай тааж чадах юм бол мэдээж та тогон цохиолохгүй. Тэгээд 4 оноогоо багтаа авах боломжтой. Манай Наран Цэцэг маань бас маш сайн зурж чадах юм бол тэгээд таах жамар болно гэсэн үг шүү дээ. Тэр нь хин хинээс нь шалтгаална. За ингээд эхний багтаа бүгдээрээ амжилт хүсье. Цаг явлаа. 60 секундын хугацаанд өгөгдсөн 2 зургийн амжилттай ханцууд шиг хүрээд байна. Тэ. За ханцуугаа хойшлуулж байгаа зураараа. За. Номин Цэцгээ таагаад байгаарай. Хилээд байх. Яст мэлхий. За, бусад оролцогчд маань зөвхөн хардсан байх хэрэгтэй. Хилж
зааж өгөхгүй шүү. Цаг явсаар байна. Цаг хагастай орж байна. За намын цэцэг. Хилээд авах хэрэгтэй шүү намын цэцэг. Яс мэлхий хүн. Яс мэлхийн хүнээ Юу вэ? тусдаа хоёр цэцэг. Одоо юу ч хэлэхгүй шүү. Хөрг. Юу ч хэлэхгүй шүү. Гинэ наран цэцгээ тийм үг гэж хэлэхгүй. Бурхан. Цаг явсаар. Бурхан. Юу юм бэ? Тоогооч. Амнаас ямар ч аваа гахгүй наран цэцгээс. Тоогооч, жолооч. Үсэг бичихгүй. Цаг дуусаж байна. Тоогооч, жолооч, мод. Цаг дуусаж байна. Юу юм бэ? Зайран. За энд бол яст мэлхий байсан байгаа тийм. Яст мэлхийг бол маш богино хугацаанд таалгасан байгаа. За дараагийн энийг зургийг та бүхэн юу гэж бодож байна? Тэр ноён хаан сууж шүү дээ. Хаан сууж. Хаан сууж байна. За жоохон дүгсэн байж магадгүй. Юу вэ? Ноён Чингис хаан. Чингис хаан байсан байна. Ядаж мөнгөн дэвсгэр дээр байдаг Чингисийг зурцсан болоод бас ойлгомжтой болох байсан баг тийм. Гэтэ ямар ч сан багтаа бол эхний баг маань 2 оноогоо авч чадсан. 4 оноогоо авч чадчихж тоглох болох байх та. За ингээд хоёр дахь багийг тайснаа ирж байна. За 186 дугаар цэцэрлэгийн хамт олон хүрэлцээрж оролцож байгаа. Зураг таах хэсгийн 2 дахь баг гарч ирээд байна. За ингээд хулан амар төвшнөр гарч ирсэн байгаа. За хулан тогтоос сандал дээр суусан. Тийм бэ? За амар төвшин маань зураг зарнаа гэж байгаа тийм. За ягаад та хоёр бас хоорондоо ярьсан уу? Ярилцсан. Ярилцсан. За тэгээд зөвшөлтсөө. Зөвшөлтсөд би тогтоо сандал дээр Та суугаад. зурагтаа муу гэсэн үг үү тийм. За жоохон тийм байж магадгүй. Тийм байж магадгүй гэж бодоо тийм. Яг юу юуны багш нар байна? Цэцэрлэгийн багш нар маань ахлахангийн багш. Ахлахангийн багш. Тэгэхээр одоо хідээч насны хүүхдүүд Манайх болохоор 4-5 настай хүүхдүүдийг хамрагдаж байгаа. Бүлэг тахлаханг эрвэхий бүлэг. Эрвэхий бүлэг. Ер нь хэдэн бүлэгтэй юм бэ? Манайх юу 8 бүлэгтэй. 4 ангийн анги, тэгээ 4 тусгай анги гэж байгаа. За хаяг бол хаана нэлээ? 100 айл. 100 айлд одоо цагдаагийн гудамж. Тэрний 29 дугаар сургууль гэдэг. Сонсголын бэрхшээлтэй 29 дугаар сургуулийн хашаан дотор 186 дугаар цэцэрлэг гэдэг манай цэцэрлэг байрлаж байгаа. Одоо яг хүмүүсийн одоо сайн мэдгээр job дэлгүүр гэж байдаг шүү дээ тийм ээ. Яг тэрний замынхаа эсрэг талд. Зөв. За ингээд сая бол өгсөн зургнуудыг бол зурхад амархан байна уу? Боломж юм байна. Айгу боломж. Зарим зургнууд бол хэцүү зургнууд ч байгаа, зарим нь амархан ч байгаа. Амархан зураг өгөөрэй. Амархан зураг байгаасаа тэгээд залбирхал үлдсэн байна те. За ингээд хоёр дахь багтаа бүгдээ амжилт хүсье. Цаг явлаа. За цаг явж байгаа. Манай амар толгой хулан таагаад авах хэрэгтэй байна. Шаар. Цаг явсаар байгаа. Амар төвшний амнаас ямар ч аваа гарахгүй. Зөв таасан тохиолдолд Хар гаргийн онгоц. Цох орхой. За доорн зөвлөх хэрэгтэй. За зөв таасан тохиолдолд доороо зөвлөд байгаа гэсэн. Солонго, үүл. Таацнаа. За. Манай хоёр оролцогч маань багш маань бас амжилттай зураг тааж чадлаа. Энэ дэр бол цохорхоо бол ер нь ойлгомжтой л байна те. Цох бол яг иймэрхүү байдаг. За солонго бол зөвөр баг ингэж татаал угаасаа л ойлгомжтой те. Энэ дэр нэг үйл хийж өгвөл инхээ бол бүр ойлгохтой байж магадгүй. Зөвөр л инмээрэл ясан дээр юм. За ярьсан хоёр дахь баг маань амжилттай 4 оноо авч чадлаа. Дараагийн 3 дахь багаа тайлбар хийж байна. За зураг таах хэсгийн 3 дахь баг гарч ирсэн байна. Өмнөх багууд маань нэлээд амжилттай явсан байгаа тийм. За тэгэхээр мандах хоёр багш тогтоо сандал дээр суусан байна. Зол заяа багш зураг зурнаа гэж байгаа. Тэгэхээр 1 минутын хугацаанд сая бол даалгавар бол амархан байна уу? Хэлбэр байна уу? Үгүй ямар зураг таарснаас л болж байгаа шүү. Ямар зураг таарснаас л болох юм байна тийм. Хэд их жилдээ багшилж байна? Одоо 5 дахь жилдээ энэ байгууллагад ажиллаж байна. Энэ байгууллагад ажиллаж байна. Ямар бүлгийн багш? Баг анги. 2 настай хүүхдүүд. 2 настай хүүхдүүд. Ер нь бол 2-оос хэдэн насны хүүхдүүд? 2-оос 5 насны хүүхдүүд. 5 насны хүүхдүүд. Бэрхшээлтэй үлгүүд маань яг 6 гэд насан жоохон өгсөн. Гэхдээ ер нь бол 2-оос 5 насны хүүхдүүд. Ер нь хичнээн хүүхд багц байгаа. Нийт одоо 250 орчим хүүхдүүд байгаа. 250 орчим хүүхдүүд тийм. За ингээд даалгавар бол ойлгомжтой. Амархан л үг ирээсэй л гэж залбирах хэрэгтэй тийм. За ингээд амжилт хүсье 3 дахь багтаа.
За цаг явж байгаа. За манай мант хоёроо таагаад Муур. хилээд авах хэрэгтэй. Муур, нохоо, зараа, чон, үнэг. Цаг явсаар байгаа. За манай мант хоёр тог зохиол зарагдаад байна шүү. За. Яа. Зөв зураг байгаа. Муур биш юм уу? Биш. Чи юу юм бэ? Зөв Нохоо, чон, үнэг, зараа. Хажуунаас та бүхэн хэлж өгөхгүй шүү. Цаг явсаар байна. Тэр цаатлага зураг тааж болно шүү. Титэм. За эхний оноогоо авсан байна. За дараагийн зурган дээр одоо нэр өгөх хэрэгтэй. Цааш өргөжлөө. Үнэг хэрс юу? Тий. Болгоно. За холгон үнэг хилээ гаргацсан яаж байгаа юм болоо тий. За цаг дуус тишийг амж байна. Хилээд авах хэрэгтэй. Хараа хилээд авах хэрэгтэй. За цаг дуусж байна. Тог ямар вэ? Нэг яасан чи эргээс оцсон уу сая 360 эргээс очих шиг болсон шүү дээ баг. За энд бол титэм гээд зөв хариултыг өгсөн байгаа. За энд уг нь юу байсан гэж бодож та бүхэн хараад. Гахаа гэж тийм. Гахаа юм уу? Гүү. Зөв хариулт нь бол галзуу уулган байсан байгаа. Тий. Галзуу уулган гэдгийг манай хүн галзуу уулган тоглоом нэг шууд холгон зураал жоохон уутаа холгон зурцсан байна тий. Хулган биш нөгөө муур зур нохоо мохотой адилхан. Хулган чи юм бөөрө хийж хэлтэй шүү дээ. Тий. Яг холгон зурцсан бол уг нь жоохон ойлгомжтой болох байх тий. За гэхдээ ямар ч сан багтаа 2 оноог авч чадсан. Цаг хэтрүүлгийн зураг таах хэсгийн 4 дахь баг гарч ирээд байна. Алтан цэцэг багш зураг зурж, за бас оюун багш тогтоо сандал дээр суусан байгаа. За ингэ настай өхнийг яагаад тогтоо сандал цолгож байгаа? Жохон жим энтэч жохон тог цохолгоод сарай гайгүй байхад гэж. Нөгөө мэдрэх газар руу очих гэсээр байгаад нэлээд зам туулна гэж бодсон юм байна те. Уцсан туулсан тэгээд Өөрөө чи бол зурж байгаа. За та юу гэж бодож байна? Сая энэ тайлбар өгч штэ. Тий одоо тэгээд бид хоёр хоорондоо яриад тэгээд би суухарласан шүү дээ. Хоорондоо яриад суухаар. Тэгээд манай атач бас зураг их гоё зурдаг болохоор. Зураг их гоё зурдаг. Зургаар бас намайг юу яахгүй байх гэж бодож шүү дээ. Зургийг таачгаа гэж бодож шүү дээ. Тэгээ бас хугацаатай. Тэгээ хугацаандаа бас амжиж зураг таах юм бол зурч чадах юм бол яа штэ тий. Тэрөөсөө бүр ингэж гоё зурдаг гэ бүр хээ угуулц хийгээд бүр шаад өөр юм болоод байвал тий. Тэгэхээр дэлгэрүүл зураад байх юм бол тэгээ цаг яваад байгаа. За ингээд дөрөв дэх багтаа бүгд амжилт хүсье. Цаг явлаа. За босод оролцогчд маань хэлж өгөхгүй, туслахгүй гэж байгаа. За манай Заримг. За зөв таасан байна. За хоёр дахь зургаа мартсан байвал тэгээ балраа штэ тий. Зарим хүмүүс бас зургаа мартчихдаг. Жимс. Гүзээцгэн. Тоор. Алим. Анс. Гүзээцгэн. За амдаа шивсээр байгаа л хэлэх шиг боллоо даа. Үгүй юу? За. Энд бол гүзээлцгнийг бол гүзээлцгэнээ юу лээ? Зарим те. Заримгийг бол ингэ зорцсон байгаа юм. Микрофон ч юм шиг өч юм шиг ямарчилсан. Ойлголцсон байна те. Энд дээр бол юу байлаа? Яг жимсээ зураг гараад хэлтэнгүүт нь гүзээлцгэн үү? ус үзэм хэлсэн шүү дээ. Гүзээлцгэн гэсэн шүү дээ. Гүзээлцгэн. Тий гүзээлцгэн хэлсэн шүү дээ. Гүзээ усан үзэм гэсэн зураг байсан санагдаад бах юм. Яаж? Баян жаргал багш зураг зурж Батчим багш тогтоо сандал дээр суусан байна. За бас зураг таахтаа ер нь сайн. За. Зургатаа муу? Тий. За ер нь бол ямар ангийн багш нар вэ? Хараагүй ангийн багш. За. Оюун ухааны бэрхшээлтэй. За ер нь хичнээн хүүхдүүд байна. Манай анги одоогоор 9 хүүхэдтэй байгаа. 9 хүүхэдтэй. Танай 18 хүүхэдтэй. За тэгэд ер нь энэ хүү юм тусгай цэцэрлэг ер нь хэд байт юм бол Монголд? ганц л Ганц байгаа нь танах уу? Тий. Зөв. Цаг явлаа. 60 секундын хугацаанд манай Баян жаргал багш Батчимэг багш маань зураг зурж байгаа. За Баян жаргал багш хилээд авах хэрэгтэй байна. Бусад оролцогчдод юу ч хэлэхгүй, хоорондоо өрсөлдөж байгаа болохоор Тог
Тэнд ч юу Бусад аргач дүүж хэлэхгүй шүү. Шивнцгээгээд байна. Сонсож шүү. Энд шипи өгч болохгүй хоорондоо өрсөлдөж байгаа болохоор тий. Хүн. За дараагийн зураг руу орсон байж байгаа. За унаа хүн биш. Зураалаа шаарч юу юм бэ? Зураал тий. Ихий хөвдөө дотор байгаа дүүхт ч юм уу юу ч. За цаг явсаар байгаа. Аян жаргал авчтай тог очих. Хөөл. Захиа станцаас тог одоо маш ирж байгаа замдаа явж байгаа гэж тий. За хөөш хэлчихгүй гараараа дүрслэхгүй. За цаг дуусаж байна. Ээч минь одоо яана. Юу тий аимшиг кино үзэж явахдаа шиг яаж байгаа юм. Ямар айхтар арилдаг юм бэ тий. Өмнө тог цохилж байгаагүй юу? Ой зүрх. Хаг ямар вэ? Амар байна. За юу юм бэ? Тэнд өөр хүүхд айгаад уйлтнаа ариллаа шүү дээ. За энд бол юу байсан гэж бодож та бүхэн? Компьютер байсан биз дээ. Маустайгаа компьютер зураад байдаг та бас. Сайн зарим хүмүүс бас ингэ тогтоо санал дээр суухаараа оюун ухаан шал өөр газар байдаг. Тэгээд би өөр газар л нэвтрүүлгээс гараа явцсан байгаасаа гэж бодол заяа. Хурдан дуусаасаа гэж бодож байдаг тий. За энэ бол юу байсан гэж та бүхэн? Хүүхдийн баяр. Үнэн дотроос хүүхд гарч ирсэн болов тий. мөрөөд бодлоо. За мөрөөд л гинэ. За юу тийм үйл үг. Мөрөөдөж байгаа хүүхд. Мөрөөдөж байгаа хүүхд. Юу байсан? Хайр гаргийн юм. Хайр гаргийн юм. Тэгвэл аюу хэцүү юм. Гариг зов. Энэ одоо юу юм бэ? Бөөрх юм чи юу юм? Гарга. Ямар сонин гариг бай. Гаргийн үүч за нэг ядаж роботтой төстэй ингээ те. Ингээд тэгээд жоохон иймэрхүү нүдтэй нэг ингээд те. Тэгэл нэг хүн шиг байсан болол те. Тэгэл ингэх юм бол ядаж нэг хүн гар мартай биш шоргоолж биш хайр гаргийн хүн эсвэл робот гэж явах байлаа. Гэтэ та бол ийм ойлгомжтой компьютерыг ойлгомжтой зураад байх таахгүй юм чи хайр гаргийн хүн бол байхгүй байсан юм тий. За ингээд сүүлийн баг маань харалтаа намаа авч чадсангүй хоёр дахь үе болох өгнөөс үг бүтээх үедээ бүгд орцгоо. Хоёр дахь үе болох өгнөөс үг бүтээх үе маань эхэлж байна. За энэ үе дээр бол үзэгч та бүхэн ч юм адил гэрийнхэнтэйгээ таалцаад явах боломжтой. За замбраагүй үсгнүүд өгөгдөн. Тэр үсгийг яг эвлүүлж байранд нь оруулах ёстой. За жишээ нь одоо зурагт гэсэн үг байх юм бол үсгнүүд нь бол өөр байх гэсэн үг шүү дээ. Тэрийг нь та бүхэн яг зурагт болох ёстой байгаа. За ингээд энэ хоёр дахь үе дээр бол бүх оролцогчдын дунд явагдана. Хоорондоо яриад зөв таасан тохиолдолд самбар дээр бичээд шууд өргөх хэрэгтэй. Эхний 3 самбараа өргөсөн 3 багийг одоо оноог нь авах болно гэдэг хэлмээр байна. За ингээд амжилт хүсье эхний үгийг бүгд харцгаая. Эхний үг ийм үг байна. За. Тэндээс та бүхэн хэлж өгөхгүй. За нэг ийм үг байна шүү. За эхэлж. Номко наканаар өргөлөө. За дараагийн 3 баг. За манай сүүлийн хоёр бол ерөөсөө анзаарсангүй. Сормуус гэж байгаа шүү дээ. Ер нь бол уг нь. Сормуус гэж хоёлаа биш зөө. Сармис юм уу эсвэл? Сормуус яаж яагаад. Яарал ууг нь хасаад биш зөө тий. Яарна тий. Тий. Уугийн квадрат юм уу? За бусад сүүлийн хоёр оролцогч маань даанч баг маань хамтдаа сүүлдсэн учраас оноо авахгүй. Эхний 3 баг маань гурлаа нэг оноог авч чадлаа. Хоёр хүргэе. За сормуус гэдэг үг байсан байна. Хоёр дахь үг ямар үг болохыг бүгдээ харцгаая. Үзэгч та бүхэн ч мөн адил гэрийнхэнтэйгээ таалцаад явах боломжтой. Үгнээс үг бүтээх үе маань үргэлжилж байна. Хоёр дахь үгийг харъя. За унвал гэнэ үү? За энэ үгийг зөв хэлбэрт нь оруулах хэрэгтэй байгаа. Та бүхэн сайн бодох хэрэгтэй. За бусад оролцогч зэрэгтэл сууж байгаа оролцогч маань дотроо чимээгүй харалтаа. За эхлээд одоо за эхлээд 2 3 4 дахь баг самраа өргөсөн байна. За амраа хулнаар луун гэсэн байна. За танах луун. Нөөх нь нуул гэнэ үү? Нуул гэж юу гэсэн үг юм бэ? Аа?
Монгол гэж ирсэн байна. За. Уг нь одоо дуун байсан байх. За бүгдээрээ зөв хариултыг харцгаая. Зөв хариулт дуун байсан байна. Тэгэхээр хоёр дахь үгэн дээрээс одоо манай эхний 3 баг маань мөн адил 1-1 банаг авч чадлаа. За дараагийн 3 дахь үгийг бүгдээрээ харцгаая. Ямар үг байх нь вэ? Үгнээс үг бүтээх үе маань үргэлжилж байна. Мэт гэж юу гэсэн үг вэ? 1 2 3 за эхний 3 л их хурдтай байна да. Танаа сүүлийн 2 бол ер нь тоглоомд оролцож гинэ үгүй юу? Тэ? За эхний 3 бол тимээ гэж танаа 2 дахь нь юу гэж байгаа юм бас тимээ гэж байгаа юм тий. За. Гуруула тимээ гэсэн байна. За эхний 3 баг маань гуруула бас оноогоо авчаадлаа 3 хүн дээрээс. Эхний 3 дээр нь сайн яваад байна. Сүүлийн 2 маань хурдан бичих хэрэгтэй байх шүү тий. Жохон удаад ах шиг байна. За дараагийн 4 дахь үгийг бүгдээрээ харцгаая. 5 үг өгч байгаа. 4 дахь үг ямар үг байх нэ? Спатрал гинөө. Тийм үг байна. За. Босод сууж байгаа зрителийн оролцогчд маань хэлж өгөхгүй хамгийн түрүүнд бичээд самбар дээр та бүхэн доор нь самбар дээр эхлээд энэ үгснүүдээ бичээд дараа нь одоо доор нь бичээд арай илүү амар байх болов гэж бодож байна. За ерөн жоо хойш татсмаар хүндэрч байгаа. За эхний 2 дахь баг маань самбараа өргөсөн. Одоо бусдаа хуулуулж болохгүй. За бусдаа хуулуулж болохгүй шүү. За 2 дахь баг өргөсөн. Одоо сүүлийн 1 багийг хүлээж байна. За 3 дахь баг өргөсөн. За 2 дахь баг бол тасалбар гэсэн байна. Золоо мандахын баг баатарлаг гинөө. Юу гэж доотлол нь юу гэж байгаа? За битээ харилцаараа харъя. Доотлогоо харуулаарай. Юу гэнэ барлалсан гинөө? Юу гэсэн үг вэ? Барлалсан. За самбараа өргөж байгаараа. Битээ эргүүлээрэй. За эхний 3 баг л бол ер нь самбараа өргөхтэй байгаа. За ингээд тасалбар гэдэг зөв үгийг 2 болон 4 дахь баг маань үгс авсан байна. За ингээд 2 болон 4 дахь баг маань 1 оног авч чадлаа. За хамгийн сүүлийн одоо үгийг бүгдээрээ харцгаая. Үзэж та бүхэн жишгэн адил таалцаарай. Хамгийн сүүлийн үг маань ямар үг байх вэ? За яасан хэцүү үг хэл хугалж шахсан үг вэ те. За энэ бол маш хэцүү үг байна. Энийг сайн та бүхэн таагаад гүйлгөө ухаантай хүмүүс л ер нь таанда те. За бусдандаа бас хуулуулахгүй гэдэг нөгөө тийш харуулаад байна. Жохон наашгаа гэхдээ жохон наашгаа. За. За 1 2 дахь баг өргөлөө. За 3 дахь багийг хүлээж байна. 3 дахь багийг хүлээж байна. 3 дахь багийг хүлээж байна. За. Хоорондоо шивнэхгүй шүү. Босод оролцож шивнэхгүй. За 1 2 3. За зөв хариулт ирсэнгүй. Тэгэхээр зэрэг зөв хариултыг одоо эндээс дэлгэсэн дээрс бүгдээ харцгаая. Жигүүртэн гэж манай хоёулаа хариулсан байгаа тийм. Тэгвэл одоо зөв хариулт нь ямар байх нь хараа бүгдээ. Жигүүртэн байсан байна. За. Жигүүртэн гэдэг 1 болон 5 дахь баг зөв хариултыг өгсөн байгаа. Бусад багууд маань ерөөсөө орж ирсэнгүй шиг боллоо тий. Чакак нэвтрүүлэг. Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар Скватер дүүргийн 186 тоног цэцэрлэгийн хамт олон хүрэлцээрж оролцож байгаа. Багш нарын баяр болж байгаатай холбогдуулна тий. За тэгэхээр 5 баг дундаас илт давуу ялалтыг байгуулсан хулн амар төвшин багш нарын баг гарч ирсэн байгаа. Одоо 15 асуултыг миний зүгээс өгнө. Нэгээр нь асуухад хариултыг мэдж байгаа тохиолдолд шууд бөмбөгөө аваад хариулах хэрэгтэй. Тийм маш амархан асуултнууд асуух болохоор ер нь бөмбөг авч байгаа оролцогч маань оноо магадлал өндөртэй гэсэн. Ер нь бөмбөгөө л булаацсан гэж ойлгох хэрэгтэй. Мэдхгүй байж шууд бөмбөгөө аваад гэж болохгүй тий. За. Нэгэндээ боломж олох хэрэгтэй. За. Хоёр оролцогчтой бүгдээ амжилт хүсье. Эхний асуулт. Нарны аймгийн 3 дахь гариг. Бархасад. Биш байна. Санчир. Биш байна. Ангараг. Бод. Биш байна. Ангараг гараг. Биш байна. Бод биш. Биш байна. За 3 дахь гариг бол бидний амьдарч байгаа дэлхий юм аа.
За. Ийш нарны аймгийн ёо. Дэлхийгээс гадна гэж бодчих. Эвт дөрвөн амтны хамгийн ахмад нь Юу тагтаа. Тагтаа зөв хариултыг өглөө. Гол ихний асуултанд зөв хариуллаа. Хоёр дахь асуулт. Монгол дургадаг амтны эрхтний нэртэй ямар ч юмс байдаг вэ? Амтны Нэр биш. Амтны эрхтэй. тий. Амтны эрхтний нэртэй тийм. Бусад орчд юу ч хүч өгөхгүй. Гүзээлчгийн амтны Үхрийнүүд зөв хариуллаа. Мацаг барих гэж юу гэсэн үг вэ? Юу хоолгүй байхыг. Хоолгүй байх. За хоол идэхгүй Хоол байхыг идэх. мацаг барих гэж байгаа тийм. За олон зөв хариултыг өгсөн дараагийн асуулт. Хамар дээрээ юуртэй ямар амт байдаг вэ? Юу нэр хэрс. Хэрс. За хэрс зөв хариултыг өглөө. Дагаад нэрс гэж. Дараагийн асуулт. Монгол орны хамгийн том шувуу. Юу бүргэд. Агаа тас. Зөв хариуллаа. За манай бүсгүй Айртай. бас яг орцоотой байж шүү. Зөв бөмбөг ахыг л ингээ хаагцсан зогсож байгаа тийм. За дараагийн асуулт. Жүжигчин Аглогийн жинхэнэ нэр. Юу Батболго. Зөв хариуллаа. Уучлаарай. За хоёр бүсгүй хоёлаа бас эвгүй хумстай. Маникюр бол гайхалтай хийгээд ирсэн. Энийг мааж магадгүй юм шүү тий. За 8 дахь дараагийн асуулт, 9 дахь асуулт. Хамгийн бага 3 оронтой тоо. 3 оронтой тоо 100. Зөв хариуллаа. Заавалч цаг авахгүй шүү тий. Яг нэг 10 жил байх. Нөө асуулт багш асуухаар ингээд тэр өөг. Тэр ондоо боддог яг тэр шиг юм болж шүү тий. За дараагийн асуулт. Хаан суудлыг хүндэтгэж хилдэг үг. Ноён. Ноён. Биш хаан суудлыг. Ноён суудлыг. Синти. Синти зөв хариуллаа. За алга яасан бэ? Манай Хотныг харсан баа. дараагийн асуулт. Ихэн болонгортой бол Адган болог нартай. зөв хариуллаа. За амар төвшөнд бол ямар ч зай завсар өгөхгүй шүү дээ. Зөвхөн бөмбөг авах гэж бодчих заяа. Асуулт хариулж барил биш дээ. Зөвхөн бөмбөг авсныхаа дараа бодож болох юм биш дээ. За дараагийн асуулт. Орондоо яахыг сэрэлдэг вэ? Юу дуулахыг. За зөв хариуллаа. Бөмбөг авсан болоод зөв хариуллаа. Бөмбөг аваагүй зөв хариуллаа өгсөн шүү дээ. Өгсөн үү те. За дараагийн асуулт. Одоогийн улсын хурлын даргаыг нэрлэнэ үү? Хин Бацуур. Бацуур. Хурлын дарга. Их хурлын дарга юу? Инх чи. Тавиа. Юу бодоод Инх бол яагаад инх бот гэдэг байгаа юм болоо? За дараагийн асуулт. Гэрийн аль талд мориноосоо буухыг сэрэлдэг вэ? Баруун зүүн талд. Зүүн талд. Зөв хариуллаа. Яагаад зүүн талд мориноосоо буухыг сэрэлдэг юм бол? Ерөнхийдөө бол юу морины нөгөө нэг уяа баруун талтай байдаг. А тэгээд зүүн тал нь болохоор одоо ерөнхийдөө эмхтэй тал гэдэг. Эмхтэй талд янз бүрийн ховж сонсч магадгүй юм байна. Ерөнхийдөө бол яг гэрийн бол баруун талд бол юу ирчүүд гардаг. Ирчүүдийн тал гэдэг. Зүүн талыг бол эмхтэй үнсэн тал гэдэг шүү дээ. За дараагийн асуулт. Ерөнхийлөгчд нэр дэвшиж байсан бүх Батэрдэн. За зөв хариуллаа. Бодсон мэдэхгүй юм байна. Тэртээ авраг ерөнхийлөгчд дэвшиж байсан. Дараагийн асуулт. Ямар кинон дээр Манцанковын дарга гэж хэлдэг вэ? За Манцанковын дарга. Тэр чинь нөө юу? Юу ч хэлж өгөхгүй шүү. Манцанковын дарга гэж хэлдэг. Нөө нэг оюун гой яхаа тий. Оюун гişүнээ ээж нь тоглосон. Тий. Нэр нь орж ирж байна уу? За. Хэлж өгөхгүй босоод орж хэлж өгөхгүй шүү. Шипэнтэй Зэрэглээ. Зэрэглээ нэмхийн өмнө гэх юм уу? Зэрэг нэмхийн өмнө. Биш. Сэрэл. Яг нэг болгоомжтой хүмүүс болсон гэд хариултаа маш амархан байсан боловч бас мэддэг байдаг. За хамгийн сүүлийн асуулт. Ямар дууг бүтэн дуулах юм бол мянган удаа маань ирсэн. Үлэмжийн чанар. Үлэмжийн чанар. За зөвөр хэлж чадлаа. Чакак нэвтрүүлэг. За Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан TV5 телевизийн Хагчак нэвтрүүлэгт одоо Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэгийн хамт олон оролцож байгаадаа туйлын их баяртай байна. За Монголын одоо ирээдүйн хойч болсон үр хүүхдүүдийг сургууль хүмүүжүүлж байгаа нийт одоо багш нартаа, мэрэгжил нэгт багш нартаа, боловсролын салбарт ажиллаж буй багш албан хаагчдаа, байгууллагынхаа багш одоо ажилчдаа баярын мэндийг хүргье.
За энэ одоо сайхан уралдаан тэмцээнд оролцож 2 багш маань авхаал самбаага сорж одоо 1-р тэрүүн байр эзэлсэн хуландаа одоо гарын шагнал гартуулъя. За байгуулгын зүгээс. За баяр хүргэе. За 2-р байр эзэлсэн амар төвшөндөө байгууллагынхаа шагналыг гартуулъя. За баяр хүргэе. За тэр нэвтрүүлгийн бас нэрмжит шагнал байгаа хамтарч ажилладаг байгууллагуудын. Тэгэхээр 1-р байранд орсон хуланг урамшуулж энэхүү Golden Gym Fitness Club 100 албар цогц бэлдэр таны нэрийн утас урайтай Golden Gym Fitness Club-т хөнгөлтэй үйлчлэл хэрэг хэмжгийг гардуулж байна. За 2 оролцогчтой 120-д байрлах Queen's Dream салонд одоо маш олон төрлийн үйлчлэгээ байдаг. За өсчин маникюр, педикюр, гоо сайхан гэдэг маш олон төрлийн үйлчлэгийг санал болгодог Queen's Dream салоноор бас үйлчлэл хэрэг хэмжгийг гардуулж байна. За ингээд хөгжөөн цэнгэнд Чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт 186 дугаар цэцэрлэгийн хамт олонны хүрэлцэн ирж оролцлоо. Ингээд та бүхэнд багш нарын баярын мэндийг хүргэе. Гээд эх 7 хоногийн энэ цаг мөчтөр гээд олсон. Түр баяртай байсан шүү дээ. Баяртай. За баярлалаа. You make me feel like I'm alive.